Дугаа цэнгэл баяр баясгалан гэж юу болохыг амтлахын тулд энэ биеийн жаргал хөөцөлтөй гэж би нэгэн үе шийдлээ. Гэтэл энэ ч бас утгагүй болох нь харагдав. Тэгээд эцэст нь инээдэнд утга байхгүй адилаар цэнгэл жаргалч хүнд ашиг өгдөггүй ажээ хэмээн дүгнэхт хүрлээ. Оюун бодлыг минь хит мэрэгэн ухаан дийлж эхлэхэд дарсанд хөлчүүрэн цэнгэж зөвхөн биеийн таалалд автан мөнхөг болохыг оролдоод үзье хэмээн би шийдлээ. Иймхүү би Уг тэнгэрийн дор хүн гэгч насан турш юу хийвээс ашигтай болохыг олж мэдхээр шийдсэн билээ. Дараа нь би их үйл хэргийн төлөө шамдав. Ингээд олон сайхан орд харш өөртөө барьж усан үзмийн үзэмж тансаг цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Басгүй олон янзын цэцэрлэгт хүрээлэн байгуулж төрөл бүрийн жимсний мод суулгахыг тушаав. Саглагар өтгөн моддыг усалж ундаалж байх усан сангуудыг бариулав. Түүгээрч барахгүй би эрэм боолуудыг худалдаж авч ажилуулан улмаар тэд өнөр өтгөн үр хүүхдтэй болж боолуудын минь тоо нэмэгдэв. Өрдөмн Ерүсалим хотод сууж байсан хинтэн ч зүйрлэшгүй олон мал сүргийг би эзэмшив. Алт мөнгийг би асар ихээр хурааж газрын хаадаас өгсөн нутаг бүрийн баялгаас бүрдсэн үнэт их хөрөнгийг цуглуулан хадгалав. Түмэн хилийн эрэгтэй эмэгтэй дуучныг ордон дон авчирч татвар эмсийн хүрээлэн байгуулж ямар ч эр хүний хувьд хангалттай олон тооны эмийг би өөртөө авлаа. Өрдөмн Ерүсалим хотод амьдарч агсан хинтээ ч зүйрлэшгүй их алдар нэр хүч чадлыг би олов. Гэхдээ юу ч хийсэн би цэцэн мэрэгэн ухаанд өөрийгөө захируулдаг билээ. Би таалагдсан юм авч чаддаг, хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чаддаг байлаа. Учир нь гэвэл энэ бүхнийг хийхдээ аз жаргалтай байсан минь л амьдралаас хүртсэн шам билээ. Гэтэл эргээд харахад хийсэн нөр их зүтгэл маань хэр зэрэг үр бүтээлтэй, ашиг тустайг бодвол эцэстээ оргүй хоосон утгагүй тэнэг агаад чухамдаа салхины хойноос хөөцөлдөх мэт үр дүнгүй болохыг би ойлгов. Наран доор хүн гэгч хөлсөөн урсган зүтгэвч үнэндээ ашиггүй ажээ. Цэцэн мэрэгэн болон мулгуу тэнэг шийдвэрийн аль нь ашигтай болохыг би эргэцүүлж эхлэв. Яагад гэвэл миний дараа гарч ирсэн ямар ч хаад иймэрхүү хэцүү асуудлыг өөртөө тавих нь зайлшгүй. Өдрийн гэрэл шөнийн харанхуйтай зүйрлэшгүй дээр байдгийн адилаар цэцэн ухаан мулгуу тэнэгтэй зүйрлэшгүй давуу байдал өгдгийг би ойлгов. Үнэн хэрэгтээ мэрэгэн хүн нүдээр үзснээ цаашид ургуулan сэтгэдэг бол тэнэг хүн харанхуйд бүдчих мэт сохор амьдрах ажээ. Гэтэл эцэстээ аль нь үхэж дуустдаг тавилантай. Би хичнээн цэцэн цэлмэг байлаач эцэстээ адгийн тэнгийн адилаар үхэж дуусах юм гэдгийг ойлгов. Тэгвэл цэцэн мэрэгэн оюун ухаан гэгч бас л хүнд ашиг өгч чадахгүй ягаад утга учиргүй юм гэдгийг би ухаарав. Хүн цэцэн цэлмэг байлаа гэд хойч үеийнхэн түүнийг тэнгээс удаан дурсан санахгүй. Тэдний аль нь хожим таг мартагддаг. Ухаант хүн ч гэсэн тэнгийн адилаар нас барах нь гарцаагүй юм. Иймхүү наран доор юу ч хийсэн яршигтай бөгөөд уйтгартай санагдах болсон учраас би амьдралыг үзэн ядаж эхлэв. Яагад гэвэл хорвоогийн юм бүхэн утга учиргүй хоосон учраас хүмүүс бид салхины хойноос хөөцөлдөх мэтээр амьдралаа үр ашиггүй дэми өнгөрөөх ажиг. Наран доор зүтгэн байж хийсэн бүх үйл хэргийн минь үр дүнг нас барснаас минь хойш өөр хүн ашиглах болбоос одоо миний бие яаж ч зүтгээд үр дүнгийн үзэн ядхаас өөр аргагүй. Иймхүү наран доор хийсэн бүх ажлын маань үр дүн хэн нэгний олз болно. Тэр хүний тэнэг ухаантай алин болохыг би мэдэхгүй. Хэдий тийм боловч авьяас чадлаа шавхан бүтээсэн бүхнийг минь тэр хүн ашиглан хийсэн бүхнийг минь гартан авна. Ингээд бодоход үнэхээр утга учиргүй ажээ. Тэгээд би наран доор хийсэн бүхэндээ харамсах сэтгэл төрж сэтгэлээр унан цөхрөнгөн барв. Учир нь гэвэл ухаанд хүн бүх хүчээ дайчлан зүтгэвч нас барахтаа түүнийг хийх гэж хуруугаач хөдөлгөөгүй хүнд бүтээсэн бүхнээ үлдээхээс өөр аргагүй ажээ. Энэ бүхэн ч гэсэн утга учиргүй агаад шудраг бус хэрэг мөн. Энэ наран доор амьд явхдаа хүн бүр ажилд зүтгэн яарч сандран зовж зүдэрсээр амьдралаа өнгөрөөвч эцдээ юу ч авч үлдэхгүй. Тэгвэл ингэж явах ямар ашиг вэ? Хүн өдөржин сэтгэл түгшиж ажилд түүртэн зүтгэвч зөвхөн зовлон ярина. Тэрч байтугай
ундах нойрондоо ч санаа амар байж чадахгүй ажээ. Үүнд ч гэсэн утга учир алгаад. Иймээс хүн гихч ууж идэн хийсэн ажилдаа сэтгэл дүүрэн байхан дээр ертөнцийн эзэн ийм боломжийг хүн бүрт адилхан өгдгийг би харсан. Хэрвээ энэ ертөнцийн эзэн байгаагүй бол бидний хинч өөртөө хоол олж амьдралаас баяр баясгалан олж чадахгүй байсан. Харин өөрийнх нь заасан замаар явж таалагдсан зүйлийг нь хийж байгаа хүнд ертөнцийн эзэн цэцэн ухаан, эрдэм мэдлэг, амьдралын баяр баясгалан бэлгэлнэ. Гэтэл гэмт хүн хөлсөөн гойжуулан эд хөрөнгө цуглуулвч хураасан тэр их хөрөнгийг нь ертөнцийн эзэн өөртөө таалагдсан хүнд өгч чадна. Иймээс гэмт хүний амьдрал гэгч утга учиргүй агаад салхины хойноос хөөцөлдөх мэт ашиггүй ажээ.